Монгол Ардын нам танилцуулж байна. Дархан Уул аймгийн ард иргэдийн ирээдүйн сайн сайхны төлөө 2016-аас 2020 он хүртэл бидний хийж бүтээх 9 эрдэнийн мөрийн хөтөлбөр. Сайн байцгаана уу дарханчуудаа. Та бүгдийн энэ өдрийн амар амгалан айлтгаж байна. Дархан Уул аймгийн Монгол Ардын намын хорооноос 2016-аас 2020 онд дэвшүүлэн хэрэгжүүлэх дархны хөгжил бидний ирээдүй 9 эрдэнийн мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байна. Дарханчууд бид агааслан аюултай. Сургуулийн өмнөх боловсролын хамрын сургалтыг 2020 он гэхэд 100% хүргэж 20-оос 150 хүүхдийн ортой цэцэрлэгүүдийг шинээр байгуулах, дотоод нөөц бололцоонд тулгуурлан өргөдөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг бүхий л асуудлуудыг орон нутгийн бодлогоор дэмжинэ. Ерөнхий боловсролын сургуулиудыг шинээр байгуулах замаар сурагчдын суудын тог нэмэгдүүлж, ээлжийн коэффициентийг бууруулахыг бодлогоор дэмжин ажиллана. Хүүхдийн автобус үйлчлэгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг дэмжиж хамрагдах хүрээг өргөдгөх бодлого баримтлана. Хүүхэд өмчлөлийн ордонтой болгож үндэсний болон үндэсний сүүхийн ёс заншил хэл соёлыг хүндэлнэ. Багш хотхон, боловсрол хотхон, дархан их сургууль, оюутны хотхныг цогцлор хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллана. Дарханчууд бид эрүүл чирэг. Төрөх эмнэлгийг шинээр барихыг дэмжиж нэгдсэн эмнэлгийн замуудыг өргөжүүлэн сайжруулахыг бодлогоор дэмжинэ. Бид мангар төтөл хороолол, ширээн нуруу, баян даваа зэрэг аслагдсан багийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэйгээр ойртуулах, эмнэлгийн салбар өргөтгөлийг хүн амын эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинээр байгуулахыг бодлогоор дэмжинэ. Бид эрүүл мэндийн салбарын ажигчдын асуудлаар дэвшүүлсэн Орос суучлах хөтөлбөрийг бодлогоор дэмжин ажиллана. Дарханчууд бид үйлдвэрлэгч. Бид иргэдийн хүсэл шаардлагад тулгуурлан багуудад ахуй үйлчилгээний нэгдсэн цэгийг байгуулахыг дэмжиж ажиллана.
Бид жишг хороолт төслийг үргэлжлүүлэх болон иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөрүүдийг орон нутгийн бодлогоор дэмжиж ажиллана. Бид дархныхаа гэр хорооллуудад иргэдийнхээ амьдрах таатай орчныг сайжруулах зорилгоор тоглох хороолол 1, 2, 3, 4 төслийг хэрэгжүүлэхийг бодлогоор дэмжин ажиллана. Бид хот төлөвтийн дагуу орчин үеийн шийдэл бүхий орон сууцны хорооллуудыг бүтээн байгуулах ажлыг бодлогын түвшинд дэмжин санаачлагтай ажиллана. Бид төвлөрсөн инженерийн шугам шилжээнд холбогдсон амны орон сууцны 25 дугаар хорооллын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхийг бодлогын түвшинд дэмжиж ажиллана. Авиац мангар хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг үргэлжлүүлэхийг бодлогоор дэмжиж ажиллана. Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн төвүүд болон үйлчилгээний байгууллагууд сургууль цэцэрлэгүүдийг төвлөрсөн инженерийн шугамд ус түгээх байрууд, зарим айл өрхийг төвийн цэвэр усны шугамд холбох ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бусад багуудад ус түгээх цэг байгуулахыг бодлогоор дэмжиж ажиллана. Ширээн орны чиглэлийн авто замыг сайжруулж, хатуу уучлалтай болох ажлыг үргэлжлүүлэн хийхийг бодлогоор дэмжинэ. Дарханчууд бид бүтээн байгуулалттай. Шинэ хуучин дархныг холбосон антентай толгойн 8 км төв автозамыг үргэлжлүүлж дуусгахыг бодлогоор дэмжинэ. Дархан шарын голыг холбосон 48 км-ийн автозамын барилга байгууламжийг эхлүүлэх ажлыг бодлогоор дэмжиж ажиллана. Бид Дархан хот доторх нийтийн тээврийн болон том аврын автобусны үйлчлэгээ үр дүнжийг сайжруулж, аслагдсан гэр ороор дэмжиглэлд явуулах ажлыг бодлогоор дэмжиж ажиллана.
Дарханчууд бид төлөвлөлттэй. Бид Миний Монгол цэцэрлэг төрөлхтөн олон улсын жишг нийцүүлэн сайжруулан өргөдгөх нийтийн дугуйн замтай болох бодлогыг дэмжиж ажиллана. Хотын нутаг дэвсгэр дээр байрлах бараак байруулыг дахин төлөлтөнд оруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг дэмжиж ажиллана. Дархан уул аймгийн ард иргэдийн төлөө бидний хийж бүтээх эрмэн их үлсийг та бүхэн дэмжинэ гэдэгт бид итгэлтэй байна. Хүндэтгэсэн Монгол Ардын нам.